ярьж болно шүү. За ингээ манай шууд Фериутаас 77 77 38 83 утас маань нэглээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За эхний сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 99.8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.8. Эмжил радио. За өдрийн мэнд. За үдийн ачаар нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсч байна. За би ихчийнхаа охин тохиолдсон. Надад их хөвгтэй санагдаад байдгийн тэрийг яри да бичгээ та амжилттай байгаа. За бичиг ярианы хоёрын ялгааг л хэлдэг байна л да. Манай ингээл ихчих оюутан багтаа ингээл даалгавар өгсөн чинь ганцаархнаа даалгавар шийдсэн байсан гинэ. За тэгэл багш нь магтаал та нар ингээл энэ шиг одоо энэ охин шиг байна гэж багш нь магтсан гинэ. Нэ даалгаврын шалгалтнаа өөдөөсөн шууд дэвтрийн нүүрлэн чулуудсан гинэ. За тэгээ яасан бэ гэсэн чинь манай гэрийнхаа сарын хэрэглээг ингээд зардлыг бичиж иргээл даалгавар байсан юм байна л та. Өвчлэнгийн анги байсан. Тэгсэн чинь ээжээсээ нэг өдөр ажил дээр байхад нуцтаа манайх цаард юу хэдэл хэрэгэлдэг ингээд асуусан чи ээж нь магт хэдэл, гурилт хэдэл гэл ингээд тодорхойлоод шилж өгсөн гинэ. Тэгсэн чинь охин нь аваачаад даалгавраа ганцаараа хийжтэй нөгөөдхөө килограмм гэж бичихгүй шууд 10 хил 25 хил гэдгээр нь бичээд тэгээд нөгөө багш нь аваачаад амар магтчихсэн килограмм гэж бичсэнгөө хил гэж бичээд байд ингээд дэвтрийн өөдөөс нь чулуудаа байна. Хэвчтэй тэр жилээ төгслөө ангийнхаа онгоо болсон гэж ярьдаг гэсэн манай дүү. хээ ил гэж бичсэн юм уу те бүр. Хээ шил гэдгээр нь бичээд килограмм гэж бичихгүй ээж нь хэлжтэй магт хэдэл өөрөөр хэдэл гэж бичээд яг ээж хаан хэлснээр хэл гэж бичсэн байна. Хитгэр анги үгтэй. Оюутан гэдэг авчаа. Оюутан. Гэтэ анзаарахгүй ч магадгүй шүү дээ. Бүгдүүд тоохчгүй те. Харин тэ шил гэж бичсэн багштай амар магтуулаад ганцаархнаа даалгавар хийсэн гэж хэлснээр сүлдээ дэвтрээ өөдөөсөө шийдүүлээд дууссан гэж юм тий. За баярлаа. За өдрийн сайн өнгөрүүлээрэ. Гэтэ юу яадаг штэ. Одоо мэдгүй одоо яг яадын би нөгөө нэг энэ радиод орохоос өмнө нэг өөр ажил хийдэг байсан штэ тий. Хотод тэгэнгүүт ингээд өргөдөл гомдол хүсэлт мүсэлт ийм юм ингээд ихчээ та энийг бичээд өгөөч гэж орж ирээд тэгс. Тэгээд тэргүүчд ихтэй сургууль төгссөн. Одоо ингээд дээд боловсралтай штэ. Тэгсэн мөртлөө тэгээд гарахгүй шүү дээ. Сургуульд нь ямар тэр өргөдөл гомдол бичүүлж ийсэн ч биш. Манайх ч баахан дүрмэл заадаг шүү. Тэ? Ийм дүрмэл заагаад ах ус нэрээ нэг ч удаа за өргөдөл бичээх одоо харин бичүүлдэг болсон юм мэдэхгүй байна. За дараагийн сонсогч 9917 дугаартай сонсогчтой холбоодлоо. 9917. Эмжил радио. Сайн байна уу? За сайн байна уу? За үдийн ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Яа нэг ээж хичээлэх нэг баян гэх. За. Одоо 90 оны дон за тий 2000 оны ихээр манай ээж их цагаар дандаа нэг хойд ижил юм авч хүмүүстэй. За. Тэгээд анхаар яг өнгөө дөрвөлн одоо нэг нь хар юм уу нэг нь борч юм уу. Тэгээд загвар нь амар яг. Манай ихчих болохоор ээж их нэгдүгээр ороод манаас бас нэгдүгээр ороод арай ойрхон байсан. Тэгээд нэг өдөр тэнд очил өдөр бөөдгөнтэй гарлаа. За яв хороолоор яг жоохон дэлгүүр юм үзэх ажилтаа гэж ээж яараа санаа. За яв миний хогоо. Эвээ авто морин жолооч чигээ тавьдаас хороол нэг тавга цагаад яг машинаа суугаад харсан. Ээж араас тийг санаа харагдаад за харсан аритмаар найдсан ихчих ухаа хар ээж гор охгүй готлуулаад готлоо. Тэгээ нэг кортоор гэрэл асаахгүйгээр готлоо умсаа гарсан чинь нэг та ээж өөрийнхөө нөгөөдөлтэй ихчих готлог умсаагаар явчихгүй. Тэгээ хоёулаа хороолд баахан таваргаж явж байгаа. Яг дуусгахад ээж хараад нэг сонио хараад нөгөө харсан нэг нь баруун өстө бор зүүн өстө харагтай готлоо умс хоёулаа баахан таваргасан хороол. Нэг загвар бол гэхдээ нэг анзаарахдаггүй бахаа. Тэ амбасаа юу харагдсан бэ одоос гаргаад нэг санаа хар бор хоёр ч юм уу яг бараанд л харагдахгүй гэгээтэй яг тод гэрэлт бол амар ядгадаг. За баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ.
Би л хашаахыг хоёр өөр оймстой байхыг харсан нэг өдөр бүр хоёр өөр гутал үзээ ирсэн шүү дээ хашаах. За манай шууд периодоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 80 75 дугаартай сонсогчтой холбогдлоо 80 75. Амжилт радио. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өдөөчөр нөхрөл холбогдсон таныг сонсож байна. За би нэг өөрт тохиолдсон юм ярих гэдэг. За Би нэг анжгон дээр нэг хатиг шиг юм гараа да. за Нилийн гүрийгээд ийсэн зүг сүулдэ болохоо байлаа эмчтэр очсон чинь хагалах юм болоод. За тэгдэг. Тэгээд тэгсэн чинь бүр нуруугаар мэдээ алдуулж ээж хагална гэдэг нилийн ноцтой болцсон. Аа. За одоо хагалуулдгийн байж гээл хагалдаг өрөөнд нь ороод ивцэн чинь нөгөө эмэгтэйчүүдийн ингээд нөгөө хөлөө тавьдаг нэг тийм сандалтай. 50-тай сандал байдаг шүү дээ. за эмэгтэйчүүдийн үзлэгийн санал. Яа за тий. За тэрний хажууд төвтөл энэ дээр гарын шүү гэл. Нөгөөхөн дээр нь гараа байжсэн нөгөө нуруу руу маань тариа хийж байна. Тэгэл мэдээ алдлаа. Тэгсэн тэр хооронд бас нөгөө айцтай амт чи хамаг хөлсвас нус нулимс гараад тэнцээ чинь нөгөө соёлогч намайг тайшруулаад илж таалал. Тэгэл ингээ хөлийн маань яг ингээ өргөөл тавьсан чинь баахан оюутнуу шуугалдаад ороод. Ингээ хамаг явтаа хойлолцтой амтэн чинь сандраа тэгээд нөгөө санд руу бас хувцонор муутай явсан юм уу би жоохон гүзээтэй л дээ. За. Тэгсэн нөгөө өмсцэн байсан бодоолк маань ингээд гүзээгээ даваад ингээд нэг тийм дэвчих шиг юм болчихсон. Тэгээ хамаг яв гарцсан байдаг ичээд олдсон дандаа октод ороод ирсэн. Йоо тэгсэн мөрлөө та одоо яаж чадахгүй доошоо мэдээ алдсан юу шиж Ой ямар ч юм байхгүй тэр чинь хөлөө хавчин гэдэг юм байхгүй тэр үлдсэн бол миний үлээж. Тэгээ нөгөө гидсээ давсан бодоолкоо ингээд татсан чинь дөнгөж хүүс үрээд явддаг нөгөө чинь. Татаад байдаг бодоолктойгоо зууралтаад нөгөө юм чинь за энэ их ховор юм танаас таацтай байна мэн гэж ирэл. Нөгөө хэд ч бүгдээрээ тонгоогоол над руу чинь зүгээр тийчээ. За тэгээ нүдэн анаар тас гүрийгээр хэвцсэн тэгэл нэг эмчилгээ дуусаад хамгийн сонирхолтой нь би гэртээ ирчээд лифтэнд дараа нэг хэдэн өдрийн дараа л та. За. Тэр чинь бас нэг цэвэрлэгээ хийх гэж бас боо юм болдог байна. Тэгээ нэлээд хэд хоногийн дараа нэг лифтэнд явж исэн манай байрны л охин бол та төсөөдсөн охин байсан. Аха та дайжгүй юу гэж тэгж. За. Дайжгүй одоо хөршийн хөхт яасан юм бол гээд ахан дайжгүй байгаа гэсэн. Би харин таны яг хагалгаан дээр байсан штэ гэж авдгийн. Тэгээд өөрөөсөө нөгөө хүүхдээсээ таахасаа ичдэг болсон штэ дараа нь тойр. Хамаг юм гаргаад хэвцээ. Хамаг юм гаргаа хэвцээ хамаг юм харуулсан амтэн чинь тэгээд лифтэн тэгээд таагаад эхлээ би нөгөө тэр чинь маастай хүүхдүүд чинь хэн мэддэхгүй юм чи. Тэгсэн нэг нь манай байрны хүүхдээс юм байл л дээ одоо тэгээд өстө таахаараа энэ тэнд явж харагдвал тойрч тухтаагаад орц руугаа орохгүй хүлээж ээж ороод энэ тэр бөө юм болсон. Тийм нэг адил явдал болж ирсэн санаад баярлалаа. Яри гэж бодлоо. За өдрийн сайхан өнгөрөөрэй. Өдрийн сайхан өнгөрөөрэй. Баяртай. За баярлалаа. Йоо илэг аваач. Ийм тохиолдол хүмүүс аюу таад юм байна тий. Анхаахаа ойтод гараад ирдэг л гэдэг. Минийх болохоор ингээд яг өгцгөнээр биш өгцөг гой хоёрын завсар ингээд нэг юм завсар нэг ийм зураас шиг юм байдэн штэ одоо ингээд ийм нуглаас үүсдэг юм үү те яг тэр завсарт нь хатаг гараа тэгээд цагаан сарын үе таарсан зай те би шиний нэгээл өвчин амдаа хуугаад тэгэл гүрээж байгаа тэгээд шидийн хоёр нь хөлөөч ирээл нэгдүгээр имлэгийн хүлээ авах төр очдог байхгүй юу. За. Тэгэл яжсэн чинь доош хараад хөвтгээл тэгэл шууд өмдимэн тавилалал угаасаа тэр чинь өгцөг гаргахаас аргагүй штэ. Тийсэн чинь ганцаараа л тэгэл үзэл хагалж нь эзтэй. Дахиад за эмч дуудаад гэсэн чинь 3 эрэгтэй эмч тэгээд хагалсан штэ. Тэгээд дараа нь тэр чинь шарлаганд явна. Тэгээ боолт хэлгэн тэр чинь амар том нүх үлдчихэж байгаа штэ тий. Тэгээд нөгөө амбулатор дээр ингээ болт хэлэх гээд очингууд угаасаа яг нөгөө хагалгаа хийсэн хагалсан эмчмэн ингээ сууж байгаа. Тэгээш болтны нэрөөр ингээд совлогч нь ашгүй эмгтэй совлогч нараас амар штэ. Нөгөө нөхрүүч өстө мангар их бинт орон заяа. Үуч чихэж өгч байгаа юм ч өстө амар ёо бурхан минь. Хэрэг өгдөг. За бүсээ гарах. За бүсээ гарах. Йоо. За одоо өдрөтөд
12 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай албан ёсны газраас нь аваарай гэд Bridge Motors Тухайн дэд Tokyo амортизатороор хамтран ажиллаж байгаа. За, Bridge Motors компани энэ Tokyo амортизаторыг 2017 оноос хойш яг албан ёсны эрэхтэй 8 дахь жилдээ Монголын зах зээлд борлуулж байна. За, тэгээд юу яах юм бэ? Suzuki засварын төв дээр үнгүү суйрлуулж өгж байгаа юм байна. Дээрээс нь үйлдвэрийн баталгаатай гэж. Тэгэхээр та шууд очиод тэр дороо аваад тэгээд Suzuki засварын төв дээр машиндаа суйрлуулчихна. За, яг одоо манай лайвыг үзэж байгаа хүмүүс болохоор лайв нэвтрүүлгийн дүрсэнд купон код гэдээ байгаа. За, тэрийг одоо SS буюу бид нар нөгөө скриншот гэж хэлдэг штэ тий. Аваад тэгээд Tokyo амортизатор 10% хөнгөлтөөнөөр авах боломжтой. За, радиоор сонсож байгаа хүмүүс бол 258 830 531 Тэг1 гэдэг кодыг хэлээд аваарай. 258 830 531 Тэг1. За, магадгүй одоо ингэ бичиж тэмдэглэж авч амжихгүй байгаа бол эргүүлээд манай нэвтрүүлгийг нөхөж үзээд те SS-гээд бас очиод 10% хэмдруулж болох нь штэ тий. Тийм чинь магадгүй та ингээд 4 Tokyo амортизатор шууд дөрвөл ингээд солих юм бол 10% хямдрал гэдэг чинь маш сайн хөнгөлөлт байхгүй юу? Яг гүнэ. За тэгэхээр Suzuki засварын төв Jockey музейн урд байгаа энд угаасаа Bridge-ийн Vantus байдаг гэж ойлгож болно. Маш том хашаа руу н ороод тэгээд маш тав тухтай гоё засварын төв байгаа. За тэгээ очиод угаасаа доотлолт нь нэг давхарт нь дэлгүүрнээд байна. Дэлгүүрээс нь амортизатор авлаа. Засварчиндөө өглөө таны машиныг угаасаа цаашаа авч ороод дээш өргөж мөн тэгээд ингээд солиод өгчнө. За мөн хангаа хотгоны замын эсрэг талд шин зам дагуу Япон амортизатор гэж байгаа. За Сансрын E-Mart-ын 3 давхарт Odstar автосервис гэж байгаа. За Хороолын эцэст Deluxe автоцентр гэж байгаа. Тэгэхээр та өөрт ойрхон байрлахад одоо энэ эдгээр чи одоо нөө хамтран аялагч нар л болчиход байна шүү дээ. Эднийхээр одоо Tokyo амортизатор албан ёсны эрхтэйгээр бас борлуулагдаж байгаа гэсэн үг очих боломжтой. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 95 5 55 33 94 7 55 33 гэдэг утаснуудаас аваарай. Tokyo Mongolia гээд сошиал утаснаас нь илүү их мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай албан ёсны газраас нь аваарай гэд Bridge Motors Тухайн дэд Tokyo амортизатораараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 8830. За дараагийн сонсогч 99 12 та дугаартаа сонсогч холбогдлоо 99 12. Эмжил радио. За, сайн өдрийн минь. За өдрийн минь нараагчээ. Баярлалаа. Би нэг хөгжөлтэй төгөө бичих гээд амждаггүй юм. Гэхдээ аавын минь тухай юм байгаамаа. Тэгээд дурсаад ярихад гоё болдог гэд надад л инээд юмтэй байдгийг. За. За, нэг удаа ингэсэн байхгүй юу? Би том хүүгээ гаргачихад аваа нэг 5-6 сар болж исэн чинь нөгөөх маань гизэн гүйлгэхгүй юу? За. Тэгээд нөгөө гүйлгэхээр нөгөөтхийг эмнэлэгт үзүүлээд тэгсэн чинь нэг олигтой байхгүй байж байгаа дараа нь нэг ингээд дараагийн гүйлгэсэн дээр юм жоохон цусны судалтай гарахгүй тэгсэн чинь дээр үед чинь халдварт руу авчиж твтүүлчихдэг байсан шүү дээ. Эзэн тэрийг л жигтэйг оншлоо. За. Айхтар халдвартай өвчин гээл. Тэгээд би хүүхдтэйгээ өвчсөн байжсэн чинь гэр бүлийнхний тэр үед артлт нь байгаа гэр бүлийн очиж ариутгадаг тэднээс нь шинжилгээ авдаг гэж байлаа та. Тэгээ нөгөө хүүхд маань эмнэлэгтээ нэг 2-3 хоног зүгээр болчихсон. Тэгээ бараг 21 хоног хэвдэх болдгийг. Тэгжсэн чинь нөгөө гэр бүлийнх нь бас шинжилгээ авахгүй тэр үед манай аав ээж хоёр маань минь байсан. Тэгсэн чинь нөгөө юу яадаг шинжилгээг чинь өтгөний шинжилгээ өгзөгийн татаад авдаг штеп. За. Тэгсэн чинь манай аав нөгөө авч исэн өмнө өмнөөс өгзгөө татгсан чинь татаадсан чинь өмнөөс нунгачжээ. За. Оо яах вэ мэдээж тэр нэг хацууг л байхгүй юу. Тэгсэн чинь манай ээж уурлаад ямар ч одоо соёл моёл байхгүй өмнөөс углаад боо жигтэйг уурлаад гарч ирж гинэ дүү тэр гурав гарч ирсэн юм л та. За. Тэгсэн чинь одоо ээж л их л иччихэл тэ. Тэгсэн чинь аав дуугаа манай аав уг нэг дуугаа хүн ер нь одоо дуугаа явж ирсэн машин дотор явж байгаа гинтхэн машинаа зогсоогоо хаа гэж амар хөхөрсөн гин. За. Тэр үед нөгөө ээж загнуулаад юу инээстэй мантай байсан. Тэгээд тэрийгээ дотроо бодож явж байгаа замдаа машины зогсоож байгаа л мөр хаа гэд инээсэн гэл тэгээд тэрийг манад дуу ярил тэр надад их хөгжөлтэй санагддаг байхгүй. За баярлалаа өдрийн сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Ястаа холбогддгоо байж байгаа холбогдчихлаа. За амжилт хүсье. Баярлалаа. За.
Йоо, нараа шадрагч ингэнэ. 5 дугаар курсд хоолойны маха ахуулаад дуусгаар нь хөлөөр нь аяархан явуулаад палатанд нь оруулдаг байсан. Намайг 2 лаус эрэгтэй оюутан сугдуулаад явуулахаар нь ичээд өөрөө сэмбэлцэл алгаад палатанд орсон чинь шархнаас цус алдаад, ухаан алдаад, үхэнгээ алдаж илээ. Йоо. Ямар амар хэрэг вэ? За дараагийн сонсогч 99-24 дугаартаа сонсогтой холбогдлоо. 99-24. Эмжил радио. Бэнэ. Робин. За утасныхаа спикерийг болиулъя. Эсвэл чихвчээр ярьж байгаа бол болиулаарай. За. Одоо сонсогч За байна. за одоо Одоо зүгээр зүгээр. сонсогдож байна. За. Сайн байна уу? Сайн байна Би уу? нэг түрүүний тэр оюутан охины нэг юг сонсчод бас нэг юм санаанд ороод тэрийг ярьчихъя гэж бодоод. За. Тэгээд манай ихч нөгөө хуулийн ангийн оюутан байсан байхгүй юу? Аа. Тэгээд нөгөө хууль эрх зүйн хичээл тэгээд нөгөө улс төр юуны хичээл ороод гэсэн чинь засаг даргын тамгын газрын дарга нь тийм үүрэгтэй тийм албан тушаал хашдаг энэ төр гэдэг нэг тиймэрхүү юм бичүүлж ирсэн байл та тэгээд бол хийсэн дээр бичүүлж ирсэн чинь манай нэг хамаатны ах тийм аймгийн засаг даргын тамгын газрын дарга хийж ирсэн. Аа за. Тэгээд нөгөө тэр урт үгийг ингээ бичих гэхээр айгүй хэцүү нөгөө цаг нь яахгүй амжихгүй байгаа дангуут нь гоёо гэж бичсэн юм л та өөрөө ойлгоно тэрийгэ. Аа. Тэр ахыг гомд дайрж өгдөг мөртлөө нөгөө гоёо гэж бичсэн чинь нөгөө гоёо гэж бичсэн байсан чинь За. нөгөө дэвтрийн ангийнх нь нуугт гуйгаад аваа явж гинэ би лекцээ Яг тэрүүгээр нь хуулаа хийсэн. За. тэгсэн чи яг тэрүүгээр нь хуулаад тэгээд босон шалгасан чинь одоо хинээсээ хуулсан мэдэгдэхгүй. Гэхдээ энэ яг гоёо гэж юу гэсэн үг юм бэ гэдгсэн гинэ. Тэгээ мэдээж байгаа нь манай их байгаа шүү дээ. Аха. Тэгээд ийм учиртай юм аа тэгээд би ингээд цаг амжихгүй хацрах гээд тахаар ингээд бичсэн юм аа гэдгсэн чи тэгээ явж энийг хуулаад тахтай ядгийн чи гээд нөгөө оюутан сая Гоёо ийм их хүрхтэй. гоёо Йоо, их аваад. За. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Өдрийг сайхан өнгөрөөрэй. өдрийг сайхан өнгөрөөрэй. За. За. За, Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон. Одоо чи яар. Би дэмжээ ажлагчаар би идэж үзүүл. За нэвтрүүлгийн дэмжээ ажлагчаар Тата мэдрэмж Тадел. Энэ хараа ийм гоё хайрцагтай. За 1936 оноос эхлэлтэй Тадел баарын шоколад нь Туркийн алдартай амттны брэнд. За гол орц нь болохоор дээд зэрэглэлийн ойн самар, цэвэр шоколад тэгээд л болоо. Энэ яг банк ашиг байгаас дээ. Тийм биш нэр. Харин тийм байгаас дээ. За. За. Тэгээд ер нь транстос өнгө оруулагч хадгалах бодис агуулаагүй. Тадел шоколад 6 дугаар сарын 1-ний дуустал их дэлгүүрийн урд талд фантомын үзэсгэлэн худалдаанд амтлагат худалдаатай байгаа юм байна. Та амталж үзээд баяраарч энгийн өдрөөрч хүүхдүүдтэй чанартай амттанг сонгоорой. Утасны дугаар 7585 6666 гэдэг утас байна. 7585 6666. Нэвтрүүлгийн дэмжээ ажлагч Тата мэдрэмж Тадел. За баярлалаа. Баярлалаа. За хоёр дуулаа зэрэг орж ирсэн. Аль нь холбох нь харцгаая. 8819 дугаартаа сонсогтой боллоо. 8819. Эмжил радио. За өдрийн мэнд. өдрийн мэнд. За таныг өдрөд холбогдсон таныг сонсож байна. За. Би нэг найзынхаа тухай ярих гал. За. Би ингээд яасан бах нэг найзынхаа их нэртэй ингээд пап сууж ирсэн. За. Уугаад. Аха. Тэгсэн чи найзын их нэрэл жоо хаалсан юм уу яасан жоохон байж. Яа би нөхрөө магтнаа л гэн. За. За тэг гэсэн чи миний анчин ханийн дэнгэртэй гоё яаштай хөөхөн нэртэй азтай залуу шууд. Аха. Өөрийгөө магтаалаа юм. Аха. Нэг өдөр нөхөр нь надруу ярихгүй. За. Найз чинь дураад халаад байна л гэхгүй. Яасан гэсэн чи найз нь харин урдаас вандаш шавтраад байна гэснээр найз хот юм байна. Вандаш хэвчээ соноод байсан юм байна. За. Нэг вандаш олж ирсэн байхгүй. Тэгсэн чи нэг удаа вандаш сэлж юмсан чи нэг хайхчихсан вандаш юмсад авчиад. За баярлалаа. За баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй та.
Би энэ хүний нэрийг мэдэхгүй л дээ. За. Зүгээр хоолоогоор нь таньдаг учраас дандаа нэг бүтлэн бөксөр иргэсэн юм ярьдаг. Эсвэл явахгүй заа тэрний ерөөсөө явахгүй. За дараагийн сонсогч 95 тэг 8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 тэг 8. Амжилт радио. сайн байна уу. За сайн байна уу. За өдөр нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Өөртөө ч хөвчлээ юм яа. За. 90 онд манай охин төрөөл 1-р төрөх төрсөн. За. Тэгээ нөө таньдаг юм чимчээ ээвэлцэн. Яг их хурж байгаа эмчт баахан борон тэр өгөөл байсан байхгүй. Тэгээ хүн болгоно нөгөө болд эмч биш тэгээ гавьяат. За мэдгүй. Танаа үчиг юу вэ? Хатагтай жүдэн болд эмч. За. Хүү вэ гэж бүгдээрээ тэгээд ийсэн. Үчим эмч болгонд хүү гэж 90 он тийм нөгөө гуравдын хомьяхаа байсан биш. Тэгээ би даг хүүгээ бодсон байж байсан чинь тэдний гэрээс ар гэр байна уу гэсэн чинь би байна гэсэн чинь та 3 гэсэн чинь 50 грамм охинтой боллоогүй. Тэгэхээр юу охин байх шигөө даминад ахаад асуугаад ир гэсэн чинь энэ их чинь нөхөр нь итгэдэггүй охин гэсэн чинь асуугаад ир гэж гээд. За. Тэгээ ахаад басаад нэг охин гэж байна гэсэн чинь тэгвэл эмчтэй ах нь орё гэж гэсэн чинь нөгөө эмч маань одоо олон юм авсан хүнээс яаж оруулах вэ та хасаад малаад энэ өмчүүдэд оруулаад иргээл орсон ч нөө миний охин яг нөгөө эмэгтэйчүүдийн төрх аяг хажууд гэхээр орондоо хөвчсөн. Тэгэл үдээ шаардсан байж аахгүй. Тэгээ охиноо үнсэл байжсэн чинь яг та нэг ээж яа эмэгтэй хүн яг төрхтөө ээжээгөө даврилдаг доос жинки ясгар татдаг юм биш. Ааха. Бүх садгадаад ухаалцуулахад би гарьяа гэсэн. Ааха. Ястаа түүнийг охинооч юмсэн байхгүй хөлс бас болсон юм гарч үлээ. Тэгээ охин байсан юм уу хүү байсан юм уу? Охин. За. Хатагтай бол эмчтэй үжсэн бүгдээрээ наад чи боож гата хүү байна гэж. Та отхон бол эмчээ яриад байгаа мó? Тий, отхон бол. Одоо Германд байгаа? За. 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 Тэгээ отхон бол эмчтэй чи би одоо машины авчаад тийш хоёул гар ирсэн. Охин байвал чи надад машин аваарай энэ гэж. За. Тий. Та тэгээ машин авсан юм уу? Аваагүй юу гэж авах гэж байна. Хүү нэмэр ичтэй авсан ба. За хүү байна энэ гэж. Ааха. Бако. Өөрөө хоёр удаа би тэр мө зөвлөгч басаа шүү. Охин байхгүйяасан яа. Хүү ахтаа. Та тэгээд хитэн охинтой байж чад хүүтэй болох гэж байсан уулна. Гүн би хүүтэй. Тэгээд нөгөө хоёр анхны маань охинд байхгүй хоёр. За. Тэгээд хүн болгон хүү гэсээр би одоо хүү гэж чихгүй юу? Зөв. За баярлалаа. За баярлалаа. Өдрийн сайхан хөрүүлээрэ. Та цанхан зүгээрээ. Одоо эмчнэр штэ тий ийм янз бүрийн бор ийм юм юу ч авахаа болцсон штэ. Тий би бүр нөгөө нэг хавдар дээр хаалгаанд орчоод эмчтэй нэг зүгээр л нэг юм бичээ өгөх гэсэн чинь авахгүй гээд. Үгүй эмчээ та энийг авчаач та цай уух та авчаач гэж худлаа манай эмч уусаа гоё залуул та. Би нэг юм хуйнтай бичээ барьсан сайлч шиг. Та ухта авчаашаа наад чинь ламаар 18. Үлээлгүүлсэн юм аа. Илтүр тавихад нэмэргүй нас. Шившлэгтэй юм баам авчих. Йой. За дараагийн сонсогч 90-20 дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-20. Амжилт радио. Тасарсан. За манай шууд эфириотаас 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За манай нэрээ амар бат эмч ядаргатай хавдрын дурангийн ганц эмч өстө ундаг эмч өндөр гойч залуу ёстой тийм бичээ авдаггүй штэ. За дараагийн сонсогч 90-10 дугаартай сонсогчтой холбогдлоо. 90-10. Амжилт радио. Байна уу? Өдрийн мэнд. Таныг сонсож байна. За 2007 онд анх ахинтай болоод. За. Тэгээд тэр үед ч нөгөө одооных шиг гэж хүснээр ярьж чаддгүй нэг зүгээр ингээд мессежлийг бичдэг байж. Тэгээд нэг өдөр ажил дээр байжсэн чи манай хүн мессеж бичиж байна. Орой тараад ирэхдээ замдаа үтэн имлэр ороод ирээ гэнэ. Тэгээд нөгөө мессеж уншсан болохоор ажлаа тараа замдаа өрхөө имлэлгээр ороод төдийн төдөд орсон суух тэр байна гэл. За танаа охин гайгүй юу? Гайгүй гэл. Жижигхэн цагаан юм өгчөд. За. Цаас байгаа. Энийг нохоод өгчөөрэй гэлдэг чинь. За. Нохоод өгчхөө гэлдэг. Лавлаад асуусан тийм ээ. Нохоод өгчих гэлдэг чинь. За. Саяны маа одоо энэ хүүхд асууж ирж идэх нохоонд юм өгж өгөөж тийм ямар учиртай юм бол гэж бодоод
ойлгохгүй ерөөс ингээд манарастаа чигээр гэртээ хараад гэртээ орсон чи манайг нь өршимдэг ороо гэж ордлоо гэж. Юу гэж юм гээд. Юу ч гэсэнгүү танайг өгөхт гайгүй юу гэсэн. Тэгээд нэг ширхгийг имийг өглөө энийг нохоондоо өгчгөрөө гэдэг чинь гэсэн чи манай хүн бас гайхаж зогсож юу яриад байгаа юм бэ? Нохоод өгчих гэсэн юм байлгүй те. Ааха. За. Нохоод нунтаглаад өгчих гэсний та нохоод өгчих гэж сонссон юм байна тий. За. Та уусах уу? Уусах тий. Тийм бэ. Тэгтээ баг мэддэхгүй юм аяж чи тий. Баг мэддэхгүй. Тий. Яг тийм ажгүй байт юм байна. Тэ бит хоёр бас нохоод өгчих гэдэг үгэнд чинь итгэвчлээс бараг. За одоо та нухад үг гэдгийг хэлдэ. Нухад. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Йоо, угаасаа өөрөө нухад гэдэг үгийг нохоод гэдэг байгаа юм. Йоо, за манай шот периодоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 дараагийн сонсогч за дугаараа нуцсан байна. Эмжил радио. Сайн байна уу? За сайн байна уу? За одоо ячаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. Сан хотоос бүгд. За. Ааха. За. Агсныхаа талаар ярьсан. За. Манай охин агсны талаар нэг ихлээд эндүтэр очиад эхнэр төргөө болчлоо гэж эндүтэр очиж жил. Хөрөхгүй нэлээ утгах юм зүг байлгүй. Юм өгдөө штэ. За. Өгдөлгэн. За. Тэгээд энэ чинь заанаас өгдөл өвдөхгүй дахиад 4 цагийн дараагаар дахиад өөрөө дараагийн юм нэг үнэхээр биш хинтэн өөрөө яарч очиж сандарсан байснаа. Оогагүй тайвшраад тэгээд найзууд нь ярьчихсан. За түр болоо гэж бүгдээ жоох ийшлээгээд нөө найзууд ангийнх нь хөвгтөдтэй. Энд ба арха. Тэгээд чинь гэж дуурайд нөгөө сөвлөх таах үе. Фурж ячээ хийх код ирэхээр буу яараш хитэртэй яваад хитэртэй очиж сайн байгаа гэж аваад очсон. Тэгээд ихтэй чинь за охинтой болсон баяр үе гэж. За. Тэгсэн чинь аль цайтай аана гэхээр нэг хатуу савтаа цайгаа нөөсөдсөн. За. Надад нэг аян цай өгөх. За. Хэмби гайхал яа. Энэ цай уух ёстой юм багтаа. Мөн аясаа аваад амруу амсан чи. Энэ чамаа уучнаа ихнэртэй өгөөч нөө сайн юм. Тэгээ би тэр сайн байна гэсэн бибүү эцээр. Оо би яар мэдгүй би болоо гэж бодсон. Яа, бүр рефлекс болсон шүү дээ. Цайгаа бариулсан байгаа тийм. Нэг нэг ангуудаас нэг ятсан ихтэй цай авсуулах гэсэн. Би нэг нэг нөхөр цай уудаг яхтай юм болоод айдуу. Яа, тэрхүү орноос нь юу ёстой юм гээ. Цаг ёслол байна. Эхлээд нөхөр цайгаа аваа тийм. Дээж ин очоод. Йоо, тэрийг өдөр надад ярьсан. За холбогдсонд баярлалаа. Ааха. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Улаанбаатар хотод 12 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар зээлийг хамгийн таатай нөхцлөөр Mobicom хамтран ажиллаж байгаа. За Mobicom-ийн зээлийн нөхцөл илүү таатай, уян хатан болж шинжлэгдэж байгаа юм байна. За яаж шинжлэгдэж байгаа вэ гэсэн чинь гар утас, таблет, дагалдах хэрэгсэл, за интернет төхөөрөмж гэдэг ингээд өөртөө болон гэр бүлийнхэнтэй хэрэгтэй бүхнийг нэг зээлийн гэрээгээр багцаар нь авах боломжтой гэж байна. Вау, юу амар юм тий. Тий. Тэгээд хиймэл оюун ухаанд суурилсан ийм хэрэглэгчдийн зээлийн эрхийг тооцоолж өгдөг гинэ. За тэгээд мэдээж хамгийн өндөрөөр тогтооно. За баг 10 сая хүртэлх үнийн дүнд хүрсэн төхөөрөмжүүдтэй ч гэсэн авах боломжтой. Та Mobicom-оос 10 саяд ингээд 2 3 утас ч гэдэг юм уу те. Ингээд таблет комплект нийлүүлээд авчиж болно. Ямар ч хүүгүй. Би охинд 15 Pro Max 5 сая одоо 12 сарын дотор сар болгоно 500 хэдэн мянган төлөлт гэхлээр чинь хэд 5 сая.
5 сая байна уу 6 сая байна уу тийм үнэтэй байхад дөнгөж анх гарч ахт нь авч өгсөн. Нэрээ надаас ямар ч тийм нөгөө нэг одоо барьцаач гэдэг юм уу те ямар нэг юм тийм юм шууд чардаг. Өө за окей шууд авсан штэ ямар ч хүүгүй нэр ястад ихсэн. Хүүгүй юм байна. Нэмэлт төлбөргүй. Тэгэл та үндсэн төлбөрөө төлөхдөө л ингээл нөгөө зээлийнхээ нөхцөлийг аваад ингээ хуваагаад төлчихнэ. Аха. Гэтэ одоо ингэж байгаа. Одоо жишээлбэл яг би бол ингээ ямар ч урьдчилгаа мөнгө юу ч төлөөгүй байхгүй юу. Тэнгүүд минийх ингээ жилийн хугацаанд төлөлт ингээ 500 мянга талаар жоохон өндөр агаад байгаа. Тэгэхээр хэрвээ та ингээ төлөлтөө бас багасгах гэдэг юм бол 10%, 35%-ийн урьдчилгаа төлж болно өөрөө. Засах юм бол тий. Тэгээд ингээд энэчнээс сонгоод 6, 12, 24 сарын хугацаатаагаар хуваан төлөх нөхцөлөө бас өөхтөө тохируулаад сонгох боломжтой. Та Mobicom-ийн хэрэглэгч биш, Mobicom дугааргүй байсан ч Mobinet-ийн нөгөө интернет хэрэглэдэг бол манайх Mobinet хэрэглэдэг юм. За, Woo-гийн хэрэглэгч бол энэ зээл авах хэрэгтэй. Оо за. Би ч нөгөө Mobicom-ийн хэрэглэгч болохоор шууд миний төлбөр дээр хамт гараад ирдэг байхгүй юу төлбөр нь. За. Тэгвэл бас энэ ийм хүмүүс авч болох нь штэ тий. За тэгээ та өөртөө Mobicom-ийн салбарт хандаад зээлийн эрхээ тогтоолгоод хүссэн төхөөрөмжөө хамгийн таатай нөхцлөөр аваарай. Хэрвээ та Mobicom-ийн хэрэглэгч бол өөрийнхөө 2222 гэдэг оператор руу залгаарай. За өөр операторын дугаараас бол 1822 гэж залгаарай. За манай Mobicom-ийн оператор ч одоо гүлэг төрүүлэхэ болцсон шүү дээ. Манайхаа ухаалаг болсон шууд та хинтээ холдгодмоор байна, яамаар байна гэдээ асуунгууд шууд үйлчлэгний зөвлөгтэй гомд шууд холбоод өгч. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар зээлийг хамгийн таатай нөхцлөөр гэсүрэтагаар Mobicom хамтран аярлаж байна. Баярлалаа. За. Манай шууд Фериутаас 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 дараагийн сонсогч 99-4-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 99-4. Эмжил радио. Байна уу? Байна. За. Өдрийн мэнд. За, өдрийн. За, өдөр ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За, би нэг найзтай тохиолдсон юм яриа. За. Би ажил дээр нь очиод албанарын дараа нөгөө найзгаа асуухгүй. Шинэ хөлөө гуйдаг ихтэй хийж байгаа байхгүй. За. Гүй яач юу гэсэн чинь. За саадах чинь англи хэтэрсэн согтуугаар англи хэтэрсэн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж явж байгаад хөлөө гуйдаг ихгүй. Өө тэгээ гайгүй аваад орсон юм саадах чинь нэг тэгэл сандралгүйгүй гэсэн чинь энэ далдаа яваад гэсэн байхгүй. За. Тэгээ би гэстний хажихын гэр дахиж гүй яаваа гэсэн. Гүй яа тий зүү хараад төмөлтөр очиж байж байгаа. Шүн нөгөө нэг хотын богон чинь шүн зүү хараад зогсоод дархан руу шууд үдэлтэй байл та 15 минут зогсоод. Тэнгүүд нөгөө яасан юм чинь. Яадын тентний ганц юм уугаад. За. Богоо хөдлөх болсон. Юу нэг төмөржим ажилласан нөгөө Норвегийн нэг адилхан олон гутлнууд зэрэгцүүлээ тавьж айл. За. Тэгээд эндээс нэг гутлын өмсч аваад гараал гүүж явж байгаа л халтарч унаад хөлөө угсан байгаа байхгүй. За. Тэгээд дарга чи ингэж хэллээ шүү яасан гэсэн чи яадын арх ууж байгаа л сандарч богоо хөдлөх болохоор сандарч гарахтаа хүний 44 хайрцагын гутал өмсч гараад Өөр томцсон гоцолж байгаа. Тэгээд энэ нэг англи хэтэрсэн болж байгаа байхгүй. За. Эхнийх нь болохоор согтуугаар. Тэгээ англи хэтэрсэн тээврийн хэрэгсэл унаад мод хэтрүүлж яваад хөлөө угсаж. За. Сандраад гүйж очиод айлаас гарахтаа нэг гот хамжаад өмсөө гараа байсан 44 хайрцагын гутал өмсч гараад. Тэгээ нөгөө богонлоо яарч нөгөө хурд хэтрүүлж явж байгаад хөлөө угсаа байгаа. Тийм онгой. За баярлалаа. За баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээ. Хүмүүс ёо тийм билгүүдээ про хайрын ус гэж халаглаад сүйд боллоо штэ гэд байн бичидэх юм яацэн чи яасан? Яах гачгүй яасан. Ягачгүй нэг яахсан. За зон боллоо зулаагааг ялцуулъя гэд үсээ гусаад зураг тавьчихсан. За. Дараагийн сонсогч 2 дулаан зэрэг орж ирсэн. 9111-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9111. Эмжил радио. За сайн байцгаана уу. За сайн байна уу. За өдөр ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За нэг манай нэг хоорой дүү эдгийн тэр маань нэг ярьсан чинь нэг хөлөө голсон гэстэй хөвтөж нэгэд ярихгүй юу. За. Тэгэхээр би аминда эргэх санаатай тэгээд нэг жоолж юм аа гэртнэ очсон чинь эхнэр нь байхгүй өөрөө орон дээрээ хөвтөцсөн. Тэгээ нэг 2 дугаар ангийн охинтой нэг жоохон хүүтэй. Тэгсэн чинь 2 дугаар ангийн охины гол миний охин ахта цаймаа хийж өгөөрэй гэсэн чинь. За гэлэг чинь. Тэгээд би цайг хийж өгөхөр цайг нь руугаас очсон чинь.
Тэгээ энэ хата цэвэрхэн аянд цай хийж өгсөн байсан чи угаасаа цэвэрхэн аяг байхгүй гэж боддог. Өнөө шотроо гэдэг цайгийн одоо тэгээд доосоосоо халиг доос. Гойстэй. Өнөө шотроо хэлж байгаа. Угаасаа цэвэрхэн аяг байхгүй яа гэж. Яа, тэгээд сто бамцсандаа уугаал дуусгасан уу? Юу тэгэл одоо тэгээд угаасаа нэг хамаагүй нэг юмнаас ижгэлдэг юм чинь тэгээд таахгүй уучаад гарсан. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За дараагийн сонсогч 9980-д дугаартаа сонсохтой холбоотой 9980. Эмдэл радио. Самано. За самано. За өдөөчөр нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За. Би нэгээр өөртөө тохиолдсон нэг юм ярих гэдэг. Аа. Би одоо болоод 6 саргаар болж байгаа байхгүй юу? За. Тэгээ манай үжинээс бийтэй би ч хүүхдээ хараад ажил гэрийн оронд гүгээл яваад идэгсэн. Аа. Тэгээд нэг өөрөө байж итл орой бас нэлээ оройтож унтдаг гэх нөгөө нэрээ өгчээ. Тэгээ шүүн тэрүүлсээ тэгээ байж итл нэг өөрөө бүр чамсыгээд өөлөөвчлээ. За. Тэгэхэд би хажууд нь яг танаа нэвтрүүлгийг үзээд ингээд нөгөө нэг үзээд сууж ирсэн байхгүй юу? Аа. Нэг хүүхдээ онтолжаад хажууд нь хий өвчих хэрэг тэгсэн гэрлэгт амар инээдэг байхгүй юу? За. Бостэн нөгөө яг инээдгээрээ л инээдэг шүү дээ гэрлэгт амар эмоцтой. За. За. Тэгсэн чинь хажууд нөгөө хүүхд унтчихсан хүүхд чаашгээ зөөлөө явсан. Цочоод уу? Тэ? Яана. Тэгээд тэрнээс хойш ингээд байж ерөөсөө ингээд зөөлөөд байнга л ер нь тийм биеийн жоохон нэг тэгээ явчлаа. Бүр алайсан. Намайг яг гэдэг. Тэгсэн байхгүй. Тэгээд одоо яах вэ хөөгээ. Тэгээд би ч нөгөө нэг шинэ аав ерөөсөө тэр нөгөө таамаа тоглоом цутган барьна нэ тэр нөгөө үзэл харна гэж юм мэдэхгүй. Аа. Тэгээд аав руугаа яриад аав ингэчлээ харин гэдэгс нэг чи хажууд нь чанга маг дуурж инээж байж янз бүр болоогүй байгаа тег. Гэхдээ би харин нэг үнийг хэд нэг нэвтрүүлэг үзээ байжсэн ба тэгээд тэрэн дээр нэг амар чанга дуурсан гэлээ. За. Гэхдээ сони тийм юмнаас одоо сочдгүй юм даа гэл. Тэгээд оройн ингээд би ингээд асуугаад ингээд бариад нөгөө лаа ингээд цутгад юм билээ л дээ. За ширгэлж जैन тий. Тэгээ ширгэлээ. За. Тэгсэн чи яг инээж байгаа эмгтэй өнөд ус гардаг байхгүй юу? Бүр. Ямар амар хэрэг вэ зөө. Тэрнээс болоо тэрнээс болоо манай их надрын гоорт чи намайг байхгүй ингээ гэлтэй эмгтэй хүмүүс авчихсан байл гэдэг юу яриад байгаа юм бэ? Юу гэж би тэгжийтэй чи тэгээд ямар нялх биетэй гарч орж байгаа ш. Энэ яг гэрлээ ихчээс гарахгүй наа чи амар инээсэн яалчгүй балаа юм боллоо гэж. Тэгээ сүүлдээ яалчгүй лам хараар явж ирэх гайг болсон шүү гэрлээ. Дарагддаггүй байхад зүгээр мө ширэг мэргэнд бол майл гэж байна. Зүгээр нэг мө ширэглээд таач гэж бодож байна. Яа, хүүхдээ унтууж хажууд нь жихвч мэхвчээр сонсчээл доо ямар хэцүү вэ гэж доо. Хаа ингээд нэг яг энэ амар юм ачаалтай юм стресстэй нийгэм чи ингээд танаа нэвтрүүлгийг үнэхээр үздэг амар ингээд та идэг амар хүндэлдэг байхгүй юу? Тэгээ дандаа ингээд ерөөсөө ингээд брендинг ингээд чигчээр сонсч идэг ингээд хоолой ихтэй сонсч идэг. Тэгээд сая ярин бүр азар яг нэг залгаар холбогдсон. За гэрлээ ихчээ паян гөөсч яриад та гэж бодоод байна. За нэлээд том ламаар даруулсан. Нэг жижиг ламууд бол би дасчихгүй. За холбогдсон баярлалаа. Өдрийг өнгөрүүлээрэй. За баярлалаа. За өдөр сайн өнгөрүүлээрэй. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 28-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс өрчилөө Мишэ их сураатаагаар хөгжилтөө түүхүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай аль биесны газраас нь аваарай гэд Bridge Motors Токиохын дээд Токико амралтаа садраараа. За мөн зээлийг хамгийн таатай нөхцлөөр сураатаагаар Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3